болгон нөхөн төлжиж ургаж байдаг энэ баялаг алуу. Мөөг гэдэг энэ гайхамшигтай зүйл рүү монголчууд манаас дэлхийдээ хөл нийлүүлээд орохгүй бол энэ тосондоо бол манай Монголд чинь 12 зүйл байгаа шүү дээ. Нэгийг дээш нь хаваад тавьчихдаг чинь. Хөрс механик гэмтэлд ороход тэр нөгөө мөөг ургаж амжихгүй гэмтэх. Энэ сайтын зорилго бол ерөөсөө таны мэдүүлэгтэй мэдээллийг хүргэх юм. Хөндлөжүүлчих юм бол Нобелийн шагнал авах хэмжээний тийм алдартай болчиход байгаа байхгүй юу? Мөөг судлаач. Одоо манай Монголын дэв бүтцийг л бид нар бий болгох гэдэг шүү дээ. Тэгэхээр дэв бүтцээр эдийн засгийн ямар их ажилт холбогдолтой байгааг нь бид яриад өгч шүү дээ. Тийм. Мөөг бол одоо гайхамшиг үүрэгтэй. Махнаас 2-3 дахин. За сайн бацхан уу, ингээд Монголын мөөгчд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээ мөөг цэгийн мэнэс эрхлэн явуулдаг манай мөөгтээр подкастын маань 5 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн манай жичин Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэн ургамлын англи зүүн филогенетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан мөөг судлаач Бүрэнбаатар хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна. За би энэ цоолго уншиг нь унших гэж бас нэлээл хил ам хугарах шиг болчих. Энэ филогенетик гэж одоо яг юу гэсэн үг вэ? Тэ? Энэ нэрийг бол манай лаборатори энэ жил нэрээ өөрчилсөн байгаа. Өмнө нь болохоор Ургамлын аймаг англи зүүн лаборатори гэж нэрлэдэг байсан. Энэ юутай холбоотой өөрчилсөн бэ гэхээр ургамлын англи зүүн судалгаа буюу одоо шинж тэмдэг ургамлын гарал үүслийг одоо удам зүг тодорхойлоход хууж уламжлалт одоо арга нь бол морфологийн шинж тэмдэг түлхүү байсан. Сүүлийн одоо 2000 оноос хойш бол молекул генетикийн судалгаа бол одоо хүчтэй нэвтэрч одоо филогенетик гэсэн гарал үүслийн одоо генийн түвшинд судалгаа хийж одоо тэр зөвхөн дан ген биш ген гадаад шинж тэмдэг морфологийн шинж тэмдгийг хамтд нь авч үзчихээж одоо илүү наривчлалтаа тодорхойлдог болсон. Тэгээ энэ судалгааны арга зүйтэйгээ холбоотой. Филогенетикийн лаборатори гэдэг юм. Зөв. Тэгэхээр хоёлаа яриагаа эхлэхээс өмнө би бас манай нөгөө үзээд байж байгаа хүмүүс маань за энэ хүн маань ямар учиртай юм хүн блэ гэдэг их гайхаж байгаа болоо. Тэгэхээр бүрнээ маань өөрийнхөө бас нэг энэ мөөгтэй холбоотой тийм энэ манай энэ мөөг гэх энэ агуу ертөнцтэй ямар байдлаар холбогддгүү, юу хийдгүү, яадгүү өөрийгөө нэг бас товчхон танилцуулаад хэлэх үү те. За анх бол хөдөө аж ахуйн сургуулийн экологи технологийн сургууль гэж байсан. Тэрний экологийн ангийг төгссөн. Тэгээд экологийн анги төгсчөөд яагаад одоо мөөг судлаач гээд одоо би 2006 оноос хойш одоо хүрээлэнд орж ажилласан. Тэгээд нэг 2007 оноос мөөгийн судалгаанд явж эхэлсэн. Тэгээд одоо ч гэсэн манай одоо энэ улсын их сургуулиуд, хоёрын сургуулиуд ч гэсэн яг мөөг судалдаг одоо анги ч юм уу те мөөг одоо дангаараа ордог баг лекц гэж хоордоо ургамлын хичээл дээр л салбар байдлаар ордог. Тэгэхээр экологийн анги төгсчөөд хүрээлэнд одоо ажилд орсныхоо дараа тэр үед манай лаборатори эрхлэгч одоо Монголын одоо томоохон англи зүйч Чинбатын Санчир гэж доктор профессор хүн байсан. Тэгээ тэр хүний ерөнхий одоо нөгөө нэг концепцээр гэх юм уу тухайн үед одоо Сүнжидмаа гэдэг Мойсын лицейд багшилж байгаа доктор Сүнжидмаа бол хонь нугад модны одоо модон дээр ургадаг мөөгний одоо уур мөг модон дээр ургадаг малгайт мөөгөөр Германд докторийн зэрэг хамгаалсан. Уран чимэггүй болохоор одоо манай англи зүүн лабораторид анхны одоо мөөгний цуглуулгын санг үүсгэжсэн тэр судлаач болон одоо өчигдөр докторийн зэрэг хамгаалсан хэрлэн чимэг доктор хоёр бол малгайт мөөгөөр мөөгнийхөө судалгааны ажлыг хийдэг байсан. Цаана нь одоо ямар мөг байхгүй нөхөр одоо бидний хэлдгээр дүлийн мөг гэдэг бөөрнгийн мөг гэдэг чинь тийм үрт биеийн дотроо болов. Одоо нөгөө тэнгэрийн дүлий гэж яриад тэнгэрийн төлөө нөгөө пургад гэдэг спор тэр бол мөөгөнд нэг том гүрүү одоо хэсэг болж явж идэг. Тэрийг судалдаг судлаач авахгүй болохоор за Монгол орнд одоо модны уур мөг судлаач байна, малгайт мөг судлаач байна, дүлийн мөгийг одоо судалдаг хүн байхгүй болохоор чи энэ чиглэлээр одоо орж ажилласан дээрээ гэж тэр лабораторид мөөгний салбар руу анх тэгж орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь бол голчлон одоо Оросын судлаачд болон одоо Монголынхон судлаачдтай зүүн болгон хэрийн судалгаанд явж байна. За тэгвэл хоёул бас дүлийн мөөгний их сонирхолтой зүйлүүд ярих нь байна. За тэгэхээр ерөнхий бүр нэг хоёлаа нэг түүхэн талаас нь эхлээд сөхөж ярил одоо яг энэ мөөг гэдэг энэ зүйл маань яг хизээ яг
үүссэн те энэ дэлхий дээр те яаж бий болсон бүрэлдсэн энэ түүхтэй нь холбоотой энэ үндсээс нь эхлээд нэг сонирхол бидэнд ярих зүйл юу байх вэ? За одоо ингээд мөөгний судалгаа бол нөгөө энгийнээр хэлэхэд бол ажиглалт, харьцуулалт, дүгнэлт гэсэн юмар л явж байгаа. Тэгэхээр мөөг анх хизээ үүссэн бэ гэдэг бол одоо шинжлэх ухаанд олдсон баримтан дээр л тулгуурлаж бид нэр ярьдаг. Тэгээд анхны одоо нөгөө палеонтологийн судалгаагаар бол 542 сая жилийн өмнө анх усанд үүссэн юм а гэсэн одоо тийм дүгнэлт байгаа. Тэгээд усанд одоо тухайн үед бол дэлхий тэр чигээр одоо усан мандлаар бүрхэгдсэн байсан. Дараагаар нь их газар буюу нөгөө Гондваны их газар, нэг их газар ингээд төрж гарч ирсэн үед бол хуурай газар руу шилжсэн. Тэгэхэд нөгөө Кембрийн гадлын үед буюу 542 сая жилийн өмнө усанд үүсчээд хуурай газар руу гарч ирэх үе тэр нь Ордокийн доод үе гэж. 480 гаруй жилийн өмнө уснаас хуурай газар гарахад бараг 54 сая жил шаардсан гэж үзэж байгаа. Одоо шилжилт тийм. Эволюцийн одоо хөгжил. Одоо усын ертөнцийнхэн ирэг дээр арал дээр гарч ирж штэ тий. Тэгэхээр энэ юу гэлдэж байна гэхээр мөөг одоо амьд биет одоо уснаас хуурай газар гарсны дараа мөөгний дараа амьд үүссэн. Тэгэхээр ургамал мөөг амьтангаа одоо эвкариот буюу нарийн зохион байгуулалт бүтцтэй амьдтыг 3 аймгийн түвшинд хувааж үздэг нь энэ одоо зүй тогтлоос ч гэсэн батлагдаж байгаа байхгүй. Мөөг бол яг ургамал амьтан хоёрын гүүр буюу одоо эволюцийн нөгөө түүхэн хувьслын үед бол томоохон үүрэг гүйцэтгэсэн. Юугаарч орлуулшгүй одоо хүртэл орлуулах одоо мөөгийг жишээ нь өөр ургамлаар ч юм өөр амьтнаар орлуулж болшгүй тийм одоо гол хүчин зүйл биологийн зүйтэл тийм томоохон байр суурь эзэлдэг. Ийм зүйл байна. Тэгэл энэ чинь бас нэг тодорхой хугацаанд энэ ургамал юмаа гэж бодож исэн боловч биш болоод тусдаа нэг аймаг юм байна гэдэг тий. Шинжлэх ухааны ойлголт нь хүртэл ингээ өөрчлөгдөж явсан. Тийм одоо тэрийг ярих юм бол яг хуу линейд бол одоо нөгөө ангил зүүн ханхуу гэдэг нөгөө судлаач тэгж нөгөө нэг цололдог л доо. Одоо хос нэршлийн одоо системийг анх үүсгэсэн төрөл зүйлийн нэрийг гаргасан гэдэг. Яг тэр нэршлиг ингээд хөөх юм бол линей яг нөгөө хүлээн зөвшөөрөл баталгаажуулсан болохоос өмнө нь бол одоо ах トゥ Баухмын гэдэг Германы судлаачид 1600 1500 оны дунд үед тэр хос нэршлийн аргыг одоо линейн дээр гаргасан аргачлалыг бол анх бий болгосон. Линей тэрийг хөгжүүлээд тухайн үед мэдэгдэжсэн одоо зарим хүмүүс болохоор тухайн үед мэдэгдэжсэн амьд биетийг линей ангилсан гэж яриад байгаа. Одоо тэр линейн гаргасан System Nature гэдэг ном дээр амьтан, ургамал, эрдэс бодис аймаг гэж байдаг. 3 аймаг байдаг байхгүй. Эрдэс бодисын дотор 3 ангитай. Ургамал нь 24 ангитай, амьтан нь 14 ангитай. Ургамал хамгийн их ангитай. Энэ дотор линей мөөгийг хаана оруулсан бэхээр нөгөө спороор үрждэг нөгөө доод ургамал буюу одоо нэг бэлгийн бус үржилтэй гэдэг криптогам гэж нэршил линейгийн өмнөхөн нэг судлаач одоо санал болгосон байсан. Криптогам гэдэг нь болохоор крипто гэдэг нь нэг даалт нуугдмал буюу гам гэдэг нь нуугдмал үржилтэй гэдэг байдлаар зарим мөгнүүдийг л оруулж чадсан байна. Зарим мөгнүүдийг үнэхээр тодорхойлж чадахгүй болохоор хаус буюу замбракус гэж нэрлэсэн. Тэгээд линейн гаргасан тэр системийн дараа одоо Ферсон гэдэг Францын мөөг судлаач линейгээс хойш тэр хүний гаргасан ном бол мөөгний алтан ном гэж явдаг. Одоо 1400 орчим зүйлийг шинээр бичсэн. Ихэнх нь мөөгөн дээр бичсэн. 1900 зүйл бичснээс 1400 өмнө бичигдээгүй зүйлүүдийг бичсэн. Тэрний 900 мөөг байсан баг. Тэгээ тэр хүний ном ерөөдөө 30 жил одоо мөөг судлаачдын ширээний ном буюу мөөгний алтан ном гэж тийм өндөр түвшин. 900-ыг нь бичсэн гэхлээр яалтчгүй агуул байна л да тий. Одоо яг нэг шинжлэх ухааны зүгээс ингээд баримтуудыг үзэхээр одоо шинэ англи зүүн хос нэршлийн нөгөө нэг гол авторнууд одоо линей гэж явж байгаа ш. Тэгэхэд өмнөх одоо судлаачдын судалсан одоо арга зүг илүү хөгжүүлсэн шиг ямар ч одоо судалгааны том нээлт шинээр хийсэн юмнууд өмнө нь ямар нэг байдлаар суур дэвсгэр байнга байж байдаг. Энэ нэг юун дээр харж болдог гэхээр мөөгний одоо гол судалгааны багж микроскоп шүү дээ. Микроскопыг бол Левенгук бүтээсэн гэж бид нарыг дунд сургалт авахд анх ингээд заадаг гэсэн. Тэгэхэд микроскопыг бүр тэрнээс өмнө
аав хүү Ханс гэж хүмүүс одоо микроскопыг зохиосон. Тэрний дараа Английн одоо судлаач Роберт Хүүк гэж хүн одоо микроскопыг ашиглаж мөөгийг одоо хамгийн анх зурж үлдээсэн хүн. Одоо Левенкукээс өмнө. Тэр хүн яасан бэхээр тухайн үед байсан 300 гаруй зүйлийг одоо макрография гэдэг том бүтээл гаргаад 30 наснда 300 гаруй зүйлийг ингэж микроскопоор харж зураад тэр нь одоо Английн хатааны нийгэмлэгээр нэг хэвлэгдээ тухайн үед 30 наснда одоо дэлхийн дахинд одоо маш их алдар хэрмийг хүртчихсэн. Үүний дараа Левенкукийн нэр дээр микроскоп яагаад одоо Левенкук нээсэн бэ гэдэг болохоор Левенкук тэр тухайн үед байсан одоо микроскоп илүү боловсронгуй болгоод 300 дахин өсгөх чадвартай болгож хөгжүүлээд цусны улаан хэсэг гэдгийг тэрийг өөрийнхөө одоо гаргасан микроскопоор хараж баталгаажуулаад тэгээд Левенкук одоо микроскопыг нээсэн юм гэж тэмдэглэж байсан. Тэгээ энүүгээр юу хэлчихсэн гэхээр одоо ингээд бидний нөгөө нэг одоо байгаа мэдлэг бол баг багаар нөгөө шинжлэх ухааны өмнөх нөгөө нэг судлаачдын цуглуулсан одоо маш олон жилийн хэдэн мянган жилийн түүхтэй. Мөөгийг бүр ингээд үзэхээр манай эртний өмнөх 400 гаруй жилийн өмнө анагаах ухааны эцэг гэдэг Гиппократ гэж грекийн одоо алдартай эрдэмтэн нь болохоор ном тэмдэглэснээр бол тэр үеийн мөөгний тэмдэглээнүүд байгаа байхгүй юу. Эмийн ургамал юм аа. Мөөг бол эмийн ургамал юм аа гэсэн хэсэг байна. Тэрнээс өмнө гингууд Дасилийн агуугаас олдсон одоо мөөгийг нэг бөөгийн зан үлд хэргэлдэг. Мөөгөр ингээ хучигдсан агуунд одоо сүг зураг байдаг. Тэгээ бүр тэрнээс ингээд урагшлангууд маш сонирхолтой Отци буюу Iceman гэдэг одоо дэлхийд дахинд алдаршсан мөсөн муми нэг байгалийн муми байдаг. Зөвхөн одоо нэг муми ингээ Австри, Итали хоёрын дундтлын одоо Отцийн альд гэдэг Отцийн нуруу гэдэг хэсгээс хоёр Германы жуулч явж байгаад нэг ууланд аялж исэн хүн осолтч гэж анхаулж хараад хүн ингээ нацгсан чи тэр болохоор одоо манай эртний өмнөх одоо 3000 гаруй зис үе одоо чулуун цэсгийн дараа зис үе гэж хэлсэн шүү дээ. Төмөр зүсгийн үеэс чулуун цэсгийн үеийн завсрын үед амьдарч ирсэн хүний мөсөн мөм байсан байгаа. Тэгээд мөсөөрөө тэгээ байж ирсэн. Тэгээд тэр юугаараа мөөгтэй холбогд юм ихэд тэр одоо ингээд тэр Оцыг судалдаг бүхэл бүтэн хүрээлэн бит. Ганцхан тэр мөмийг судалдаг. Ердөө лөө. Ердөө тэрийг судалж барахгүй юм уу тий? Тийм тэр болохоор юу гэхээр одоо шинжлэх ухааны нөгөө танин мэдхүн ойлголтууд маш олон юмнуудыг нэг цаг хугацааны үед урагшлуулж байгаа байхгүй. Жишээ нь тэр хүний биеийн дээр 61 одоо шивээс байсан. Тэгэхээр одоо манай эртний өмнөх 3000 одоо 600 жилөө тэр жилийн өмнө 3000 гаруй жилийн өмнө гэж бодохоор ч одоо 5000 жилийн өмнө. Мөөгтэй юугаар холбогддог гэхээр бугуувчтай. Бугуувчинд нь одоо манайхан жинхэнэ туруул гэдэг хусан дээр ургадаг Polyporous гэж төрлийн мөөгний тэр зүйлийг одоо ингэ бугуувчиндаа хийцэн тэр нь богцонд нь бас байдаг. Тэрийг юу гэж үтсэнхээр нөгөө цайны оронд чанж байдаг гэсэн. Тэгээ тэр үеэс мөөгийг одоо хүмүүс танин мэдэж хэрглэж ирсэн гэдэг байдал. Тэгэхээр бүр одоо 5000 жилийн өмнө ч хүмүүс одоо мөөгийг хэргэлдэгс тэрнээс хойш эмийн ургамал гэдэг байдлаар хэрглэж ирсэн. Түүний дараагаар одоо мөөгнийг тодорхойсон зарим одоо нэг эртний бичүүдүүд мөөг бол одоо хүнсних гэж хортоож яж болно. Аянга буухаар ургадаг энэ төр гэсэн тийм өөрийнхөө тухайн цаг үеийнхаа нөгөө нэг судлаачд нь өөрөөсөө онцгоос ингэж тайлбарлаж тэмдэглэж үлдээсэн. Ийм сонирхолтой баримтууд байдаг. Ер нь тийм мөөгтэй холбоотой сонин домгууд бол байдаг шүү дээ. Тийм одоо жишээ нь ингэж байгаа сте одоо нөгөө сансар руу пуужингаар нөгөө нэг сансрын аялал хийх гэдэг байгаа шүү дээ. Тэнгүү тэрүүгээр нөгөө нэг одоо travel хийхэд чинь аялахад чинь $40 сая юм байна л да. Тэнгүүт magic mushroom $40 гинэ. Тэрийг хэдээд бас сансар тасч болно гэж байгаа. Тийм. Тэр чигээр сэтгэхүйд нөлөөлдөг мөг яг л сансарт нисэх. Ер нь бол нөгөө ялангуяа Оросын юмнууд дээр бас нэг юмнууд байдаг шүү дээ. Нэг бөө удхан шамаан тийм хүмүүс нь ингээд нэг тогоонд гал шингэн буцалгаалтай тийшийг нөгөө янз бүрийн мөнгнөөс бат хийгээд тэр бол нөгөө нэг орггүй биш одоо тэр хамгийн эртний тэр агуул дээр ч гэсэн тэг бөө
хүмүүсийг одоо нөгөө үхсдээ уулзуулдаг ч гэдэг юм уу. Тийм нөгөө сэтгүүл нөлөөлдөг. Тодорхой хэмжээний сэтгцэд нөлөөлж те ингэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо 40 доллар мөөгийг ашиглаж тэр чи бас ингээд бизнес хийж гэхээр те. Гиснээ сая би бас нэг интернетээс нэг мэдээлэл үзэж хагаад Оросын сансрын станц дээр сони юм болсон юм байлээ. Яасан бэ гэсэн чинь мөөгөн цор болцсон. Одоо мөөгний мөөгөл гэсэн үг шүү дээ тий. Болцсон байна гэж байгаа бох. Тэгээд хамгийн гол нь нөхдүүд гайхаад байгаа. Тийшээ мөөг аваачаагүй. Ургуурт хариулаагүй. Тэгтэл тэр хаанаас тийшээ очиж. Тэгээ яаж тэр сансрын тэр амьдрах нөхцөл боломжгүй тийм нөхцөлд ургаад ингээд бий болоод ингээд амьдраад ингээд төсвөртэй байгаад байгаад бүр гайхаад бүр тэгсэн тийм болсон байл. Тэгээ тэрийг бодлоо бас мөөг бол нэрээ хаана л бол хаана амьдарч болохоор одоо ингээд бид нар бол одоо яг хэрвээ нэг рентген шиг ингээд мөөгнүүдийг ялгаж ингээд хаардаг бол баг мөөгний ертөнцид ингээд баг мөөгн дунд амьдарч байгаа байхгүй. А жишээ нь зүгээр хүн дээр өвчин үүсгдэг одоо мөөгн цэрэг шүү дээ тий. 300 гаруй зүйл байна гэж байгаа шүү дээ. Зөвхөн хүнд шүү дээ. Тэгэл бодохоор ч одоо тэгээд тэгээ мөөгний нэг давуу тал нь болохоор экологийн ямар ч нөхцөлд амьдэрдэг. Одоо усанд амьдэрдэг мөөгнүүд байна тий. Хөрс, чулуу, мод тэгээд үржлийн хувьд ч гэсэн бэлгийн болон бэлгийн бус үржлээр үрждэг. Тохиромжгүй нөхцөлд тэр нөгөө спор нь цистит буюу бүрхүүл үүсгдэг. Өөрөөсөө. Тэгэн гутаа тэр нөгөө нэг бүрхүүл үүсгчээд тэр гадна талынхаа одоо нэг хар ухаанаар хэлэх юм бол бүрхүүл үүсгэсэн хэсгээс голынхоо нөгөө нэг тэр хамгийн нөгөө баг нэгжийг хүртэл тижээждэг. Маш бага одоо энерги авдаг ч юм уу тэр бүрхүүлээсээ. Тэгээд тохиромжтой нөхцөлд тэр бүрхүүл нь задраад тэнцэн нь одоо тэр удамшлын мэдээллийг хадгалсан хэсэг нь байж идэг гэж тэгж үзэж байгаа юм. Тэгэхээр тэр ихэвчлэн одоо хуурай эсвэл эрсдэс нөхцөлд хоёлаа сая ингээд нөө мөөгний судалгааны талаар ярьлаа шүү дээ тий. Ер нь мөөгийг одоо чинь яаж судалт юм бэ? За мэдээж нөгөө байглаас нь тодорхой хэмжээнд за хаана ямар газар ургасан яас хийсэн тэр тэмдэглэгээ хөтөлөлт баримжуулах юмнууд бол хийгдэг баг. Дээр нэмээд ер нь яг одоо өөрөө эрдэмтэн хүн байна тий. Тэгэхээр яг энэ мөөгийг яг яаж судалт юм бэ? За ерөнхийдөө бол мөөгний судалгааг бодлоор уламжлалт болон уламжлалт судалгааны арга зүй одоо орчин үеийн судалгааны арга зүй гэж хоёр хувааж. Бүр нөгөө уламжлалтаас өмнөх нь бол эртнийх гэдэг. Уламжлалт гэдэгт нь болохоор одоо бидний гадаад шинж тэмдгээр гадаад шинж тэмдэг орчны давхар судалдаг. Тэгэнгუთ гадаад шинж тэмдэг дээр тухайн мөөгний одоо гадаад бүтцэнд байгаа одоо малгайт байна уу, дүлий байна уу, уур байна уу гэдгийг хэлээд мэдэх хэрэгтэй. Тэгээд айл нөгөө нэг хэсэг нь мөөгнийг одоо таних дэлгүүр бичсэн байгаа шүү дээ. Таних дэлгүүр чинь нөгөө нэг эсрэг одоо жишээ нь ингэж таних дэлгүүр одоо хамгийн эхлээд ингэж хэлдэг байхгүй. Нүдэнд чинь мөөг харагдаж байна уу, харагдахгүй байна уу? Гэхэд нүдэнд харагддаг мөөг байна, харагдахгүй мөөг байна. Одоо нөгөө малтуу мөөг гэдэг байгаа шүү дээ. Тий. Үгүй газар дор. Газар дор нохоогоор юм уу гахаагаар үнэрлүүлж олдог. За харагдахгүй байж байгаа тэрийг нэг олох аргагүй шүү дээ. Олох юм бол наа чи малтуу байх магадaltaй гэж. За харагдлаа гэхэд спор нь дотроо боловсрож нөгөө дүлийн мөг шүү дээ. Малгайт мөг ч ингээд эдлийн авралахаар салбантай байна уу, гуурстай байна уу гэх мэтчлэн ийм байна уу, тийм үгүй гэдэг байдлаар л нөгөө нэг таних дэлгүүр дээр шинж тэмдгүүдийн зоогоо явж байгаа. Тэгэхээр мөгийг уламжлалт одоо байдлаар тодорхойлох тэр таних дэлгүүрийг ашиглахыг бол таних дэлгүүрт ямар шинж тэмдгүүд нь байдсан бэ гэдгийг мэдчих юм бол тэр шинэ нөгөө нэг таних дэлгүүрийг ашиглаж мөгийг тодорхойлох боломжтой. Ургамлаас нэг бэрхшээлтэй нь бол мөөгний нэг спорын бүтц ордог. Спорын бүтц нь маш нэг жижиг болохоор ургамлыг бол одоо яг за нэг 60 дахин өсгөлтөн дээр ч юм уу одоо гадаргуугийн үслэг шинж тэмдэг бүгд цэцгийн одоо бүтцийн те дахиурын тоомог харж болно. Тэгэхэд мөөгний спорыг 100-аас дээшээ тэгээд за нэг 600 дээр ч юм уу 1000 дээр гэрлийн микроскоп 1000 дээр харахад бол маш хэцүү байдаг байхгүй. 600 дахин өсгөжээж зарим шинж тэмдгийг хардаг нь болохоор яг нөгөө уламжлалт тэрэн дээр дан одоо хээр тодорхойлоход бэрхшээлт болгоно. Энэ бэрхшээлт болгоод байна. Тэгэхдээ энэ гэрлийн микроскопоор тодорхойлох ч гэсэн уламжлалт арга зүйдээ орж байгаа. Сүүлийн үеийнх одоо яаж ийнө гэхээр генетикийн мэдээллийн давхар тэнцвэрнэ тулгадаг. Тэнгүүд генетикийн мэдээллийг давхар тулгаж ийн гэдэг чинь одоо ямар нэгэн шинж тэмдэг ба шүү дээ, тэ. Тэр шинж тэмдгийг
удамшиж авсан байж болно. Эсвэл гадаад орчноосоо авсан байж болно. Гадаад орчноосоо авсан байсан ч гэсэн тэр нь удамших бас удамшлт нь одоо гений түвшинд нөлөөлсөн байна уу гэдэг. Тэгээ энэ бүх нөгөө нэг мэдээлэл явж юу болох гээд байгаа гэхээр одоо eyeball гэдэг төсөл явагдаад байгаа олон улсад. За. Barcode International Barcode of Life гэж товчлоод eyeball. Тэр одоо нөгөө ийм гар баркодоор уншигч. Дэлгүүрт ороод бид нэр ингээд одоо шинэ ингээд цэвэр ус байлаа чинь хичнээн төрлийн цэвэр ус байдаг шүү дээ. Баркодыг уншуулаад энэ тэр цэвэр ус байна гэж ялгадаг шүү дээ, тий. Тэр чинь цэвэр усны одоо нэг бүтээгдэхүүн нэг төрлийн бүтээгдэхүүн дотор ялгаж байгаа шиг тэр баркод гэдэг нь одоо энэ eyeball төслийн хувьд болохоор 16S урттай хэсэг гэж байгаа гений дарааллын. Одоо удамшлын хамгийн доктортой хэсэг буюу тэр хэсгийн одоо нэг 4 амин хүчил байгаа шүү дээ. Аданан, гуан, цитозин, тимин гэдэг комбинац бие биентэйгээ аданан бол гуан, цитозин бол тиминд л холбогддог. Энэ одоо гений ингээ хоёр гинж байгаа шүү дээ. Машга гинж, сэртэн маягийн. Энэ хоёрыг чи одоо ингээд салгаад нэгдлийнх нь одоо гинжний дарааллыг тэр дөрвөн нэг хоёр азотын сүртэй 4 амин хүчил байгаа шүү дээ. Энэ 4 амин хүчлийн дарааллыг бүртгэж байгаа байхгүй. Энэ юу гэж юм нэхэр барааны шошгон дээр байдаг. Энд чинь бас нэг юм цагаан хар зураас л байгаа шүү дээ. Тэгэхэд энэ цагаан хар биш одоо нэгсэндээ 4 өнгийн комбинацийн дарааллыг тэр зүйл дээр оноогод өчөж байгаа байхгүй. Энэ судалгаа нь өөрөө одоо энэ уламжлалт англи зүйн судалгаа, орчин үеийн англи зүйн судалгаа гэдэг нь орчин үеих гэдэг нь энийг хэлээд байгаа. Молекул генетикийн төвшөнд тэр 4 одоо амин хүчлийн дарааллыг бүртгэж аваад тэр мэдээллээ амин хүчлийнхаа тэр дарааллын мэдээллийг гадаад бүтцийн мэдээлэлтэй хамтдгаад энэ яг энэ төвшөнд яг зүйл юм байна. Эсвэл өөр одоо нэг зүйлээж болно шүү дээ. Жишээ одоо энэний нөгөө нэг жишээ нь болохоор юм байна. Дүлийн мөг, малгайт мөг хоёр хуучин хоёр өөр одоо овогт байсан байхгүй. Бүр ангид хоёр кастромицит, агрегаталс гэдэг хоёр өөр том ангид байсан чинь энэ амин хүчлийн судалгааны арга зүй орсноор энэ хоёр бүр нэг овогт орсон. Ангиас дараагийн төвшөнд шүү дээ. Энэ хоёр бүр тийм одоо гарал үүслийн хувьд бие биенээсээ саяхан одоо салсан ижилхэн байна. Хэдий хэлбэр төс огтөр боловч тийм. Өмнө нь бүр хоёр анги байсан юм чинь нэг одоо овогт ороод тэгээ нэг нь одоо төрөл нөгөөх нь бас нэг төрөл болоод ингэ явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ судалгааны арга зүй, уламжлалт судалгааны арга зүйн зарим одоо дүгнэлтүүдийг дахиж шинээр одоо мөгөн дээр одоо бичигд хүргэж байгаа байхгүй. Тийм үү. Тэр модны одоо салааг энэ бол ийм биш юм. Тэгээ энийг ингэж зөвхөн ганцхан одоо энэ филогенетикээр нь 100% баталгаатай гэсэн үг биш. Гадаад шинж тэмдэг бусад юмнууд нь одоо энэ түрүүний хэлсэн удамшдаг шинж тэмдэг байна уу? Олдмол шинж тэмдэг байна уу? Олдмол шинж тэмдэг удамшиж гин үг гэдэг тэр одоо гений одоо цаашаа нэг хөгжиж байгаа байдлыг тооцоолоод за энэ бол яг доктортой зүйл юм байна. Гэхдээ гадаад байдал юм. Тэгэнгუთ одоо тэр баркодонд юу орж ийн гэхээр зөвхөн тэр 4 дарааллаас гадна гадаад бүтцийн шинж тэмдгүүд бас давхар орчиж байгаа. Тэгэл одоо мөөгний апод байдаг штэ тий. Уцаараа ингээ харуулдаг. Тэр чинь одоо гадаад шинж тэмдгүүд тодорхой байдлаар ингээд тэдэн хувийн магадaltaй гэж гаргаж байгаа штэ. Удахгүй одоо энэ нэг жоохон хэсгийг аваад тавихад генетикийн хувьд тэдэн хувийн магадaltaй. Тэгээ генетикийн магадaltaй яагаад мөөгийг одоо ингэж судлах боломжтой болж байгаа гэхээр өөрөө энэ арга зүйнийх нь үнэн бүр маш богино хугацаанд огцон унаад байгаа. Тийм үү. Human genome гэж төсөл хэрэгжсэн шүү дээ 2000-аас 2010 онд. Хамгийн эхлээд хүн төрөлхтөн өөрсдийнхөө генийн дараалал одоо хичнээн янзын ген байх боломжтой. Одоо шинэ цагаан ус, хар ус те бор ус гэхэд гэх мэтчлэн бүгдийг ингээд бүртгэж аваад тэгтээ нөгөө нэг хүний геномыг бүртгэхээс өмнө нөгөө нематод өтдөө шүү дээ те. Өтнийхийг бол хамгийн ихний нөгөө нэг 100% бүртгэсэн гэж үзээд байгаа. Хамгийн анх уу? Анх тийм. Дараа нь бол 2010 он гэхэд human genome төсөл амжилттай дууслаа гэх. За. Одоо энэс хойш яаж юм гэхээр бусад одоо нөгөө нэг биологи олон янз байдлыг бүртгэл явагдаж байгаа. Тэгээд энэ eyeball гэдэг төсөл болохоор 2010-аас 15 онд eyeball 1 гэж төсөл явагдсан. Тэгээд тэр нь болохоор тухайн үед 500 мянган дээжин дээр секвенс хийгээд одоо бүртгэж авъя.
Дараагийнх нь төсөл нь одоо 2019 онд дунд нь жоохон завсарлаж байгаа 2019-оос 26 онд iPod 2 гэдэг одоо явагдаж байгаа. 185 сая доллар орчим юм. Дэлхийн бүх одоо энэ чиглэлийн судлаачид нэгдэж ажилладаг. Гэхдээ Оросууд бол нэг татах. Оросчин тустай ингээд бас даатагаа бие дааж яваад Empire гэдэг байдлаараа. Тэнгууд iPod одоо 25 онд дууссан iPod 3 төсөл 25-аас одоо 30 онд илүү 500 сая долларын өртөгтэй явагдана. Энэ үед дэлхийн дээрх бүх амьд зүйлийн генетикийн бүртгэлийг хийж дуусна. Тийм амар төсөл биш үү тий. Энэ тэгээд энэ төсөл яаж ирэмбэлдэггүй гэхээр хамгийн эхлээд одоо ингээд улаан дансанд орсон тий. Улаан номд орсон ховортсон болон музейд одоо хадгалагдаж байгаа одоо зарим нэг зүйлүүд чинь байгаль байхгүй болсон шүү дээ. Зоопарк гэдэг юм уу? Музейд байдаг. Тэднэрээс одоо экстракт аваад ДНХ-ийн дарааллыг авч үлдэх зорилго. Тэгээд дараа нь одоо түгээмлүүд рүүгээ ингэж орох. Тийм үе шаттай байгаа. Тэгээд зарим тэрнийг устж байгаа ч юм уу гол чухал генийг одоо ингээд хөлдөөгч юм уу хожмын нэг мундаг технологи гараад ирж магадгүй гэж бодоод хөлдөөж хадгалах тийм байд юм лөө. Одоо бүр устж байгаа алга болж байгаа. Мөөгөн дээр бол тижээлт орчинд ургуулж л хадгалдаг. Германы санд одоо ингээд бид нар бол нэг хатаац байдлаар цуглуулга хийдэг штэ тий. Тэнд болохоор зарим одоо судалгааны ажлаас харж байхад 40-с 50-аас дээш жил болцсон одоо нэг хатаацнууд дээрх экстракт ДНХ-ийн тодорхойлох хувь нь одоо амжилттай болох хувь нь 50-аас дээш жил ингээд холдох тусам багасаа явчихдаг. 40-с нэг 50 жилийн дотор байгаа хатаацууд бол ерөнхийдөө ДНХ-ийн яг нөгөө тэр мэдээллийн уншаад ингээд уншиж гаргахад бол арай багтлал өндөртэй гэж үзэж байгаа. Сая энэ нөгөө юу гэж ярьлаа шүү дээ. Одоо нөгөө удамшил гээд хувьслыг яриад шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь энэ мөөгнүүд маань ер нь хэдий хугацаанд хувьсаж өөрчлөгддөг тэр удамшилт нь өөрчлөлт орд юм бэ? Одоо жилээр ирвэл шин за зүйл гэдэг байгаа шүү дээ тий. Энэ чинь болохоор нөгөө бид нар зүйл хүртэл тодорхойлж байгаа гэдэг чинь том югаар нь л тодорхойлж байгаа. Яг шин зүйл хүртэл гэж зүйлээс доошо инфра спешиес буюу нөгөө зүйлээс цаашаа наривчлж нэг салдаг шинж тэмдгүүд байдаг байхгүй. Тэр юу гэхээр саб спешиес дэд зүйл гэж байгаа. Вариац буюу нөгөө янз зүйл, тэгээ форм буюу хэлбэр гэж. Энднээс одоо эхлээд форм болчихно тий. Тэнгууд форм гэдэг нь одоо нэгсэндээ ингэж ойлгож нэг зүйлийн одоо ургамал юм уу мөөг байлаа гэхэд за нэг юм өндөр уулын бэлт арай нэг чиг ихтэй өндөрдөө тий. Өгсвөр газар арай нэг давжаа нөгөө сэрэг болохоор тэнгууд нэг хэлбэрийн нэг ялгаа гараад нь штэ. Энэ хэрэв байнга байдаг бол одоо форм ч юм уу. Газар зүүн онцлог, гадаад орчных нь онцлог нь ингээд яалтчгүй нөлөөлдөг. Одоо говьд байдаг, жишээ нь одоо хангаад байдаг. Гэхдээ нэг одоо мөртлөө баг зэрэг өөрчлөгдөлттэй байвал зүйлээс доош түвшинд зүйл болтлоо тэр чинь ингээд нэг удамшаал яваад штэ тий. Тэгээд доктортой яг тэр хүртлээ бол ерөнхийдөө нэг ургамлын мөөгөн дээр би яг сайн ургамлын үед бол 700 жил гэж. Милээ. Тэгэхээр түрүү нэг эхлэхдээ хэлсэн штэ. Уснаас хуурай газар гарахчил 54 сая жил. 54 сая жил. Тэнгууд одоо нэг миний бодож байгаагаар мөөгний судалгааны түвшин одоо нөгөө агцсан нь штэ тий. Маш богино болсон хугацаа. Одоо бүх юм одоо хүний нөгөө нэг танин мэдэх чадвар тэгээд нөгөө нэг одоо дүнэлт хийх юмч одоо химэл оюун ухааны тусламжтайгаар ч гэх юм уу маш богино хугацаанд их одоо дата боловсруулах чадaltaй. Тэгээд дээр нь өмнө нь бол одоо ингээ зөвхөн эндэл ажилладаг байсан бол бүх юм одоо нэг ширээн дээр тавигдсан. Энэ ширээн дээр байгаа асуудлыг шийдэхэд бол одоо дэлхийн нийтээрээ тойрч сууж агаад хийх боломж интернетийн одоо ач тус. Тэгээд энэ бол бүр ингээ бүүм гэдэг судалгааны түвшин маш өндөр түвшинд одоо явж байгаа. Тэгтэл бид нар нөгөө яг мөөгний хоёр ертөнцийг бүрэн бол судлах хаач байсан болов уу? Одоо тэр чинь ингээд байна. Асар олон төрөл зүйл тэгээд бөө тэр гэж одоо мөөгний одоо 10% нь хүрээгүй нэ гэдэг ба шүү дээ. Дэлхийд дээрх мөөгний. Тэгэхэд бас нэг харамсалтай статистикийн топ баримт байдаг нь өдөрт 5 зүйлийн мөөг устж байгаа гэсэн тоо гарч ирдэг. Өдөрт шүү дээ. Бид нэр тэгэхэд 10% нь тодорхойлж чаддаг. Тэгээ энэ амар сонин юу болсноо гэвэл бид нар таньж чадаагүй байхад устж байгаа зүйл байх магадaltaй болчиход байна. Тэмдэглэж авч чадаагүй байхад. Тэгээ хүмүүс яг нүдэнд харагддгаал мөөг гэж хараад яг мөөгний чинь
мөөгийн аймаг гэдэг энэ аймагт чинь бол одоо ургамлын өвчин үүсгэгч усанд байдаг тий. Энэ нүдэнд харагддаг мөөг бол ихэнх хувийн эзлэх нь олон янз байдлууд. Яагаад тэгэхээр бид нар харагдж байгаа илүү бидний амьдралд ойрхон байгаа юм арай илүү бичиж тэмдэглэж судалсан байгаа байхгүй. Бусад одоо мөөгийн цэрийн төвшөнд ч юм уу тий. Тэднийг болохоор арай бага хувь эзлээд байгаа. Одоо яг тодорхойлогдсон. Бараг 99.6% нь одоо яг аскомицид, базидомицид мөгнүүд байгаа байхгүй. Энэ хоёр хүрээ эзлээд. Цаана нь одоо арай өөр одоо шинж тэмдэгтэй тий амьдралын өөр одоо хвшилтэй мөгнүүд бол зөндөө тодорхойлогдоогүй байгаа гэж үздэг. Ер нь одоо энэ дэлхийн нийтээр яг энэ мөөгний судлагдхуунд одоо хамгийн их түлхэж суулж байгаа тий хөгжлийн сайжруулж байгаа тийм одоо гол үүрэгтэй байгаа зүйлс одоо юу орж байна? Одоо хүн ч юм уу үйл явдал ч юм уу тэр одоо тий. Ер нь тухайн цаг үедээ ингээд гол үүрэг гүйцэтгэсэн одоо судлаачид байгаа. Тэр нь юутай хамааралтай вэ гэхээр өмнө хэлсэнчлэн ажиглаад харьцуулдаг. Ерөнхийдөө одоо шинжлэх ухааны гол одоо арга гэх юм уу та. Ажиглалт хийн, ажиглалтаа харьцуулна. Харьцуулалтаа одоо нэг статистикийн боловсруулалт одоо дүгнэлт гаргах одоо юу вэ те. Тэн дээр бол яг тэр судлаачийн гол скил гарч ирнэ. Ажиглалт харьцуултыг бол ерөнхийдөө судлаач биш хүнч хийх боломжтой. Гол нь тэр яг мөн чанарыг олж харж энэ ийм илтгэж чинь ийм зүй тогтолт байна гэдгийг олж харах нь тэр судлаачийн одоо гол ур чадвар. Гэхдээ нөгөө бүх судлаач одоо ингэх боломжгүй. Гол үүрэг нь бол юу гэхээр өмнөх одоо биднээс өмнөх мэдээлэл одоо энэ хүртэл ингээд ирсэн биш те. Мөөг одоо энэ үед ийм байсан ингэж тодорхойлдог байсан. Энэ үед одоо за нэг сүүлийн 300 жил уламжлалт ангил зүүн аргаар явж байсан юм а. Одоо ингээ орчин цагийн 2000 оноос хойш ийм төвшөнд очин. Тэрийг пуш гэж дараагийн зүй тогтолыг нээдгүй маа гэхэд тэр бүх мэдээллийг өөрөө ойлгоод дараагийн тэр пуш хийх хүнд нь бас дамжуулах нь айгуу чухал байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг гол үүрэг гүйцэтгсэн хүмүүс ингээд харахад цөөхөн байгаа юм шиг боловч цаана бол маш их хүмүүсийн нөгөө нэг хөдөлмөр байгаа. Мөөгөн дээр томоохон юм нөгөө үзүүлдэг нөгөө ажиглалт болохоор яалтчгүй харах л байгаа юм л та. Тэгэхээр микроскоп ч одоо гэрлийн микроскоп. Гэрлийн микроскоп яг дижитал болгож байгаа. Дараа нь нөгөө электрон микроскоп буюу нөгөө протоноор ингэж буудаж тодорхойлдог. Тэр одоо жишээ нь яаж юм гэхээр маш нэмгэн ингээд мөөгний спорыг ч юм уу тэр үрийг ингээд гадаргуу алтаар ялцаар ингээд бүрчдэг байхгүй. Тэгэн гутаа буудаад нөгөө нэг долгионы ойлтоор нь тэр нөгөө зургийг хэмжих гэдэг шүү дээ гэж гадаргуугаар зургийг гаргаад ирдэг. 3D байдлаар ийм байна. Тэгээд ерөнхийдөө нэг 5000 дахин өсгөнө гэж маш том хэмжээ. Тэр хэмжээнд дахиж өсгөөд ингээд харж хахад одоо энгийнүүдээр харагдахгүй байсан одоо нэг 2 дүлийн мөг байлаа. Спорын буудуулаад ингээд харахад гадаргуугийнх нь хэлбэрхээ тэгээд тэр спорын хэмжээ нэр өөр шал өөр хоёр юм ингээд харагдаж байдаг. Тэнгууд хэрвээ тэр бол ингээд доктортой шинж тэмдэг мөн юм байна. Энүүгээрээ ялгаатай юм байна гэж үзэх юм бол тэр зүйлийн төвшөнд салгах боломжтой л гэж үздэг. Би заримдаа ингээд нэг докторт нэг саваагаа бодол төрдөг. Хүн ч нэг юм янз бүрийн бодд юм чинь. Тэгэл магадгүй одоо ирээдүйд нөгөө технологи сайн хөгжөөд дийлэнх мөөгний одоо ДНК тэр бүх мэдээллүүд ингээ баазд нь орцсон тий. Тэгэх юм бол нэг юм энэ ухаал гар утас шиг нэг юм төхөөрөмж байдаг. Тэгээ нэг юм нарийнхан хатгадаг юм зүйтэй ч юм уу тий. Тэгээ мөөгнөр очиод маа гээл хатгангууд хатгаал тэр чинь нэг хатгангууд нэг дээд ч үнийг юм аав шүү дээ. Тэрийг авч ингээ шургуулаад ихэд тийм төрлийн мөөг байна. Иддэг идүү хортоо яасан юм. Тэр бол ойрхон шүү дээ. Одоо тэр бол ер нь байж болохоор л ирээдүй биш шүү дээ. Тэр бол ойрхон. Одоо тэр бүх датануудыг судлаад тэгээд энэ технологи нь өөрөө тийм боломжтой болоод ирэх юм бол тий. Одоо эхний хэмжээнд нэгсэнд нэг 8 нэрийн дэлгүүр ирсэн бараануудаа нэг баркод руугаа шивж оруулсан шүү дээ. Касс руугаа. Одоо тэр ажил хийгээд байна шүү дээ. Одоо тэр ажил хийгээд байгаа хөө. За манад нэг ийм юмнууд л байгаа юм байна гэдэг. За ерөнхийдөө тэгвэл судлагдхууны хувьд бол нэг тиймэрхүү байж байгаа юм байж. Ерөнхийдөө мөөгний одоо яг энэ судалгаачин за сая бол ингээд харж агаад судалж ийн тэгээд эн чинь өөрөө яг албан ёсны болон ингээд ард иргэд нөө тухайн хүмүүсийн
өөрсдийнх нь бие даасныг ам дамжсан ч юм уу мэдлэгээр дамжаад бас ингээд судлагдах нь ч хөгжөөл явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр тулгуурлаад одоо яг энэ нийт хүмүүсийн хэрэглээ те энэ мөнгөний хэрэглээ нь хэр байд юм бол энэ ач холбогдлолоос нь ойлгож байгаа ярий гэж шийдлээ л те. Мөнгөний одоо мөнгө чиглэлгүй ургамлын одоо нөгөө ард түмний дунд одоо хэрэгжилж заншилсан тэр болохоор этноботаник дотор этноботаникийн салбар гэж байгаа. Яг энэ чиглэлээр жишээ нь одоо мөнгөний этноботаник гэсэн чиглэлээр дангамж судалгаа хийдэг одоо судлаачд ч гэсэн байна. Манай орны хувьд бол өмнө ямар хүмүүс энийг хийжсэн бэ гэхээр нөгөө отож маарн бодно шүү дээ. Жор барьдаг. Энэ хүмүүсээ одоо хийжсэн тэр чинь тэгэхээр нөгөө нэг ерөнхийдөө саяхных л болчиход байгаа байхгүй юу? 1600. Тэрнээс өмнө 13 дугаар зууны үед ч гэсэн мөнгөний одоо хэрэгжилж исэн юунууд байдаг. Одоо шин Чингисийн нөгөө байлдан дагуулалтын үед энэ дүлийн мөнгөний спорт цус бүлэгнүүлдэг буюу цусыг одоо тогтоодог, цус алдахад түрхдэг. Тэгээ морины нуруу авахд бас түрхдэг. Тэгээ дүлийн мөнгөний спорыг авч явдаг байсан гэсэн. Тэр сүүлийн үеийн нөгөө нэг отож мааран би үед болохоор одоо энтхэг ч юм уу энтхэг дургаж байгаа нэг мөөг байлаа. Эмийн төрлийн мөөгийг Монгол мөөгтөөгөө дүүцүүлж хэрэглэдэг байсан. Одоо Монголд дуурахгүй энтхэг одоо шинэ Солонгосын хүн орхоодоо гэж тэгдэг штэ тий. Тэгэхээр Монголд одоо дэрвүүж иргэний үндэстэй төлөөлүүлж тэрийг яг адилхан үйлчлэгээ үзүүлж гин гэдэг шиг одоо Төв номд Папагого гингууд Монголын тэнгэрийн төлөвтэй адилхан үйлчлэгээтэй байна. Цагаан мөөгийг ч гэсэн эртнээс одоо Монгол эмэгтэйчүүд төрсний дараа ингэж хэрэгжилж ирчихсэн. Өөрөө жишээ нь нөө дүлийн мөгөөрөө яг дагнаад яг судалгааны ажиллангаа хийж байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр ер нь манад одоо энэ дүлийн мөг хичнээн төрөл байдгийг. Одоо болохоор би нөгөө өмнөөс түрүүн нөгөө юу байсан бүр ангийн төвшөнд байжгаад одоо болохоор нөгөө гарал үүсэл нь одоо малгайт мөгтөө хуучны одоо малгайт мөгтөө ижил дүлийн мөгчөө малгайт мөг биш шүү дээ. Тэгтээ одоо хамаатан болоо. Тэгээд төрөл болгоцсон. Энэ төрөл дотор бол одоо нэг 18 зүйл дүлийн мөг гэдэг. Дүлийн мөгийн гол нөгөө нэг тэр төрлийн шинж тэмдэг нь болохоор спор нь үрт бие дотор боловсрдог гэдгээр ялгаатай. Бусад төрлүүдээр. Бусад нөгөө мөгний спор ч ингээ боловсроод унахад бол шууд гадаад орчинд руугаа ундаг. Дүлийн мөгнийх ингэж байж байгаад нөгөө задарч пургиж ингэж. Тэр тийг ингээ өөрөө задраад бүрэх үү те. Тийм, зарим нь бүр ингээ нөгөө буудаж байгаа юм шиг ингэж бүх гэлээ шиг дэлбэрээл те. Тэгэж тэгээ утаа шиг тэр чинь нөгөө бас утаа гэж хэлдэг штэ. Би л их тодхон санахад хүүхэд байхад хойшоогоо цуслан руу гараад уул руу ингээ явахлаар нөгөө аав ээж хэлдэг байсан. Нөгөө тэнгэрийн төлөө хагалж болохгүй бороо орно шүү гэл. Нэг тэр одоо бас нэг домог маягийн тийм яриа байдаг. Хагалж болдгоо шүү бороо орно шүү гэл. Тэгээ бид нар нөгөө саавгүй очил таарангуудаа нөгөөдхөө ингээ хагалцдаг. Гэтэ миний санахын их л том тэнгэрийн төлөө байдаг шиг санагдаад. Нэлээд том айл ингээл гисгэч чулуун мулгаар зөхөөчлөө хагалахад ингээл пэргээл аюу хар юу ингээ пөргээл те. Одоо Оросоор Дождевик гэдэг шүү дээ. Тэ. Тэнгэрийн төлөг. Тэр чинь доош тэгэхээр чинь бороо шүү дээ. Харин тий. Тэгэхээр нөгөө бас яг бороо орсны дараа маш ихээр ургадаг. Тэр утгаар ингэж Дождевик гэдэг нэрсэн байна. Тэнгэрийн төлөө бусад мөгнөөс нэг ялгаатай нь болохоор хөрсний сапробит гэж явдаг байхгүй юу. Тэгэхээр энэ юу гэхээр хөрс үүсэх процессд оролцдог мөг. Тэгэхээр экологийн хувьд бол одоо нэг хөрсөнд азот одоо нийлэгжүүлдэг хөрс үүсэх процессд оролцохоор одоо тэр тэнгэрийн дүлийн мөөгний нөгөө тэр гүйцэтгэх үүргийг өөр ямар нэгэн мөг ч юм ургамал гүйцэтгэхээргүй тийм чухал үүрэгтэй. Тийм үг гэж үздэг. Ер нь тэгэхээр тэр тэнгэрийн төлөв бол хамуу гэдэгч хагалаад иж болохгүй гэсэн үг тийм. Яг хоо хагалж болно л доо. Тэр нөгөө спор нь хагалж яах гэдэг чинь спор нь тэр ойр орчимдоо тарж ийн тэгээ дахиж ургах боломжинд л харин спор нь боловсрохоос өмнө нөгөө цагаан байдаг шүү дээ тийм бяцлаг шиг. Тийм үед нь их хэмжээгээр нь одоо байхгүй болгоод ивэл дараа нь ургах магадлал багасч байгаа. Бас яг тэр цагаан үед нь манайхан ч бас идэж болно гэдэг. Идэж болно шүү дээ тийм. Түүгээ шараа гэдэг. Би ч өөрөө нэг идэж үзсэн. Яг нэг тийм бяцлаг шиг л амттай. Мөнгө ингээ шарлаад хуурах хэрэг тийм болчдөг юм лээ. Зарим нөгөө консервлдэг юм байлаа. Тийм үү. Сүүлийн үед тэгээд манайх ч одоо нэлээд хэд хэдэн мөнгөний группуд байна. Тэ. Тэгээд мөнгөө асуусан те энэ идэж болох уу болохгүй юу гэж асуусан постууд ч их орж байна. Хүмүүс их мөөг сонирхдаг болж байна. За мэдээж нөгөө
уламжлалт маягаар байнга мөөгөө таньж мэддэг түүдэг хүмүүс маань мэдээлэл оруулж байна. За дээр нэмээд талын цагаан мөгийг зарнаа килограмм 20 мянга гал зарууд бас сүүлийн үед бол аягүй их харагдчихжээ. Ер нь манайхны энэ мөөгний хэрэглээ энэтэй холбоотой таны ингээд хилчмээр ч юм бодогдож явдаг зүйлс үү юу байна? За манайх нэг дадал гэж байгаа шүү дээ. Мөөгний хэрэглэнэ дадал байхгүй гэж хэлж болохоор байхгүй юу? Бараг тэгж хэлбэл. Яагаад гэхээр бид нар ч өөрсдөө нэг махныхаа хэрэгцээг малаасаа тавшуу малаасаа хангацдаг. Тэгэхэд бусад улс нэг суурин соёл иргэншилтэй улсад бол мөөгийг бүр эртнээс хэрэглэж ирсэн. Энэ өөрөө яг мах шиг нэг уургийн агуулмж өндөртөө уургийнхаа хэрэгцээг хангадаг. Тэгээд нэг суурьшмал болохоор тухайн газар нутагт одоо хаана ямар мөөг ургадаг одоо тав урушгийн мэддэг тий. Тэрийг тухайн цаг үед нь очиод ингээд хэрэглээс сурцсан. Манайх бол тийм биш яг бүр зайлшгүй одоо бүр нөгөө эмийн ач холбогдолтой түрүүний дүлийн мөг, цагаан мөг гэдээ бүр яг амин орлуулж болохгүй үед л хэрэглэж байгаа. Тэрнээс биш өлсөд хизээч мөг түүж байгаа. Манайх ер нь бол мөгийг нэг им те яг эрүүл мэндийн талаас нь олж хараад хэрэглээд байна л. Тэр нөгөө нэг манад тэр хүнсний оронд тийч хэрэглэх шаардлага нь хэрэгцээ нь байхгүй. Бусад одоо энэ Орос ч юм уу Хятад бол хэрэгцээ нь байгаад байгаа байхгүй. Хятад бол одоо далайн гаралтай мах их иддэг те цагаан мах буюу одоо дахиад загас их иддэг. Орос ч гэсэн гүнгэн тэгээд мөөг нь бас бие организмч баг ингээд нэг удаа идэхэд дахиад нэхэхээр те бид нар бол одоо байнга мах идж байгаа хүмүүс чинь дээр нь дахиад уургийн агуулмж өндөртэй юм нэмээд байна л гэсэн үг. Хүн тэгэхээр биеийнхаа нэг балансыг хадгалах тал руугаа байх хэрэгтэй. Нөгөө талаас мөөгийг хизээж одоо ингээд авсан зургаар ямар ч мэрэгжлийн одоо мөөг судлаач хүн тодорхойлж чадахгүй. Им хэцүү те. Тэрийг одоо ямар ч мундаг хүн одоо энэ хятад манай багш ч гэсэн одоо яг эд нөгөө нэг silence hunt гэдэг чимээгүй ангийн үйлрэл гэдэг байгаа шүү дээ. Утгаараа л ингээл тэр чинь яагаад чимээгүй ангийн ургацсан үйлрэл гэж хэлээг байгаа сте. Ангийн үйлрэл гэдэг чинь мах л авч ийн гэсэн үг байхгүй тэр чинь. Мах шиг тийм одоо уург өндөртэй тийм хүнс дижээлийн чухал юмыг яг тэр чимээгүй ангийн үйлрэлээр яадаг вэ гэхээр өдөрт доотлол нэг дуудлага орж ирдэг. Мөөгөнд хоорцсон. Тэгээ маа багш тэгж байгаа байхгүй. Очоод заа мөөгийг хардаг те. Тэнгуут нэг хүш ингээд сагсанд нэг холиод үүсэн байдаг. Тэр дотор хүнсний мөөгч байгаа. Тэгээ 2 3 хортой мөөгч байгаа. Зарим нь ингээд өөр хүнсний мөөг нүдч байгаа. Холиод идсэн. Тэгээд энэ за нэг юм 2 мөөг үйл. За энэ мөөг ийм гэж хэлчихэж болно шүү дээ те. Тэгэхэд өөр ингээд агуулмжтай мөөгийг холиод идсэн нөхцөлд бас хэцүү гэж байгаа байхгүй. Тэгээд нэг удаа атсан чинь нэг хятад хортцсон ингээд бүр ингээ хөвтөж ийн гинэ орон дээр. Одоо яг хортой мөг гэдэг яг үхэх нэгээд тэгээ багш нөгөө очоод мөөгнүүдийг харсан чинь тэр дотор нэг хортой мөг байхгүйсэн юм байна л та. Тэгвэл энэ ч одоо хортой мөг байхгүй ш гэсэн чинь нөгөө хятад чинь баярлахгүй гэж байгаа байхгүй. Тэгээд яагаад чи би нөгөө дансныхаа нууц үгийг хүүхдтэй хэлцэн гээд бас баярлсангүй гэж. Тэгэж өөрийгөө өхнө гэж бодсон тий. Тэр юу ч юм нэхэр тим түгээмэл мөөгнөөс болж хортож өгдөг. Тэгэхээр одоо нөгөө мөөг сонирхчин группт одоо ингээд маш их зураг өгдөг. Би тэнд ерөөсөө нөгөө хариу янз бүр нөгөө сэтгэл үлдээдэг байхгүй юу. Би одоо ингээд яг ч ингээ хүнсний мөг мөн байсан ч гэсэн тэр хүн өөрөө буруу нөхцөлд хадгалаад эсвэл удаагаад ч юм уу идэх юм бол тэр хүнсний мөгнөөсөө ч хордно. Боломжтой тий. Тийм боломжтой. Одоо яг өндөгтэй л адилхан. Өндөг бас уургийн агуулмж өндөртэй. Амархан муудаад өндөгнөөс хордлого авахар зарим тохиолдолд шууд хүтдэг шүү дээ. Тийм шүү дээ. Аюултай шүү дээ. Мөөг тийм тэгж болгоомжтой тарьцах хэрэгтэй. Мөөгийг яг эрсдэл багтаа яаж одоо хүмүүс авч болох вэ гэвэл гарцаагүй яг таньдаг. Одоо шинэ нэг хус юм уу навчид ойд бол яг би энэ зүйлийг харж болно. Хүнсний. Шинсэн ойд бол энэ зүйлийг би харж болно. Хээрээс бол би одоо энэ нэг за нэг 3 4 маш түгээмэл байгаа шүү дээ. Яг нэг хүнсний бол хэдхэн зүйл байгаа. Тэрнээс бусад одоо мөөг зүйл болгон одоо хүнсэнд хэрэглэхээр тэгж хэмжээгээр бол манад ургадаг. Маш цөөхөн зүйлийн мөөг л түүж болохоор ингэж мас уусгаж ургадаг. Тэгэхээр тэр хэдэн зүйлүүдэл тоочны мэдээл өөр мөөг тохиолдсон үед авахгүйгээр яг тэрийг аваад шинж тэмдгүүдийн одоо интернет ч гэсэн хөгжсөн байна те. Ийм шинж тэмдэгтэй энэ хүнсний мөөг ийм гэсэн. Тэрийг сайхан цээжилж аваад тэмдэглэж аваад за таарж байна. Тэг би яг тэгж боддоо. Яг тэр нэг өөрсдийн нэг сайн
таньж мэд хитгэн мөг тэг хүнсний нэг хідэн л мөг байгаа шүү дээ тоотой гэдэг. Тэр мөгнүүдээ нэг маш сайн таньж мэддэг. Тэгээ хоёрдугаарт тэдэртээ нэг төстэй андуурах тухуйц хортой мөгүүдийг бас ялгаа харцдаг байх хэрэгтэй байхгүй тий. Бас андуураад цуг төлчихвээ. Одоо жишээлбэл миний уншиж олж мэдснээр бол нэг сагсанд хүнсний мөгнүүд хийж чад хортой мөг хийчвэл тэр хортой мөг чинь өөрөө тэр сагсанд байгаа эрүүл мөгнүүдээ бас хордуулах тий өөрийнхөө тэр хортой спороор бохирдуулах аюултай байдаг ч юм уу. Ер нь бол спор нь боловсрсон мөгний үйлчлэгээ өндөр байдаг. Яг жинхэнэ болцсон үедээ. Одоо чинь дүлийн мөгөн дээр чинь дүлийн мөгний чинь тодорхойлт нь хүнснийх, эмих, хортой 3 шинж тэмдэггүй шүү дээ. 3 л авах шүү дээ. Бас нэг мөгөн дээр. Ааха. Нөгөө нэг залуу үед нь хүнснийх. Наач бол амар хувирдаг нөхөр шүү дээ. Энд бол нэг дүлийн мөг чинь ямар ч үеж болохоор байна. Нэг мөг хүнснийх, эмих, хортой. Спор нэг боловсрол үед хүнсэнд хэрэглэж болохгүй. Эмийн шугамаар л ашиглаж болно. Тэгэхээр тухайн дээр авах байгаа мөөгөө мэддэг багтаа. Тэгээд хүмүүс одоо дэлгүүрт ороод нэг татлах авахтаа бол маш одоо ингээл үзэж хараад тий сонголтоо ингээ өөрийнхөө сонголтыг хийгээ мөнгөө төлөөд гардаг шүү дээ. Аяг ойд ингээд мөөгнүүд ингээ харагдахаар авахд нэг үнгүй гэж бодд юм шиг байна тий. Тэгээ шууд ингээ. Шууд тий аль нь ч авах тэгэл аль нэг нь идэлвэж таараач гэж юм. Тэгж хандж юусоо болохгүй. Энд чинь өөрөө цаана экологийн хувьд одоо экологи эдийн засгийн үнэлгээ бол байгальд бол маш үн цэнтэй зүйл байна. Ихэнх мөөгч одоо нөгөө органик одоо ургамал зарим бүр амьтантай хүртэл ингээм хам амьдрал үүсгэж амьдэрдэг. Тэр нэг баланс нэгж орлуулж болохооргүй үүрэг гүйцэтгээ тэнд байж байгаа. А тэрийг болоод яг тэр үүргийг алдагдуулахгүйгээр үнэгүй гэдэг байдлаас ерөөсөө харж болохгүй. Харин тийм. Маш үн цэнтэй тий. Тэгээд дүүж хүнсэн тэр зарим мөгийн чинь амьтад хүртэл идэж байгаа шүү дээ. Хэрэм идчихэдэг. Тий. Одоо бугуу идчихэдэг, тэгээ гахаан идчихэдэг ч үгүй юм тий. Бас тэр чинь нэг тодорхой хэмжээнд яг эрэлт хэрэгцээ тэр байгалийн экологийн зохицуулалт нь байгаа учраас л тэрийг бүгдээрээ очиод хамаа авчдаг. Манайхан тэгээд би хаяа боддоо ш нэг өсөж өгөх гээд байгаа юм шиг л ханддаг байхгүй. Тий? Тэгэж юусоо болохгүй. Би өнөөдөр нэг пост маа найз бичсэн байлаа. Тэр нөгөө төмсний улаан биш үү? Тэрийг нөгөө хүмүүс түүгээд фэйсбүүк дээр бас ингээд зарна гэж тавьсан байгаа байхгүй юу? Хөө за. Нөгөө болцоог нь сарааны болцоо. Тэгэхээр та нар наатра түүхийн оронд одоо энэ ургац хураалтанд явал та ялгаагүй мөнгө олно шүү дээ. Тэр чинь нэрэл тийм үү? Байгаль имийг хайгаал тэгэл дөнгөөл тэгжээс тэрийг хүртэл тэгээ зарна гэж байгаа юм уу? Тийм түүгээд тэр чинь бас нэг дор ихээр ургадгүй шүү дээ. Тий. Ингээд бас тийм алаг цаг хөөрхөн ажил болно да. Тэгэхэд тэрний оронд зүгээр ургац хураалтанд яваад төмөс хураагаад мөнгө олж чад. Тэрүүн шиг тийм мөөгийг одоо яг мэдгээл аваад ямар зайшгүй идэх одоо нэг зайшгүй хэрэгцээ гараагүй л бол жоохон тийм нэг байгаль дээлтэй байдлаар хандмаар байна. Нөгөө өмнөх подкастн дээр нөгөө бидний ингээ ярьж хахад нөгөө талын цагаан мөөгний устж алга болж гин цөөрж гин гэж ярьж байсан тий. Тэрэн дээр тэр таны хэлжсэн тодорхойлт их зөв санагдсан л да надаа. Яг энэ манай энэ бэлчээрийн талхлалт тий энэ сүргийн мал сүргийн тоо их учраас энэ бас аюун нөлөөлж байна. Тийм тэгээд бас энэ хоёр талтай юм бэл. Ааха. Хашин штэ тий. Хашингууд эхэндээ одоо тухайн газар байгаа олон янз байдал нь олшиж байгаа буцаад цөөрчдөг. Нэгсэндээ одоо нэг доминантлах чадвартай нууд нь их ургаад нөгөө зүйлийнхаа олон янз байдлыг багс малын хөл бол ямар нэг хэмжээгээр заавал байх ёстой. Тэр яадгүй гэхээр одоо нөгөө нэг туруу салаа туруутай бол одоо мөгний спор ч юм уу тий боловсрол үед ингээд тэр чинь бас шигтгэн шүү дээ тий. А ихсчгээрээ сөрөг болчдөг. Яг нэг доктортой тэгэнгუთ тэр доктортой байх юу нэхэр манай нэг уламжлалт маллага буюу сэлэгдэн штэ. Тий. Өвлжөө, хаваржаа, намаржаа, 100 хай очиол ингээл тий. Тэгэнгუთ яг тэр айгу гэд байгалийн тэр нэг ургамал үрээ ингээ боловсрох ч юм уу тий. Амраах тэр устж бүрэн ус устж алга болохгүйгээр айгу баланс таавч явсан байна. Тэгэнгუთ одоо тэр нөгөө нэг уламжлалт маллага тэр нэг газартаагаа нөгөө харьцаа нь алдагдсан болохоор шууд сөргөөнүүдээд байдаг. Тэрнээс бүр огт малгүй болчвол мөөг сэргэнэ гэсэн юм бас байхгүй тий. Бас биш тий. Мал ямар нэг одоо зэрлэг амтан ч юм уу энэ бүгд ингээ хоорондоо баланс тэнцвэртэй байгаа байхгүй. Тэгэнгუთ хүний оролцоотойгоор шууд сэр нуруутай амтны 52% нь
одоо хэдэн он гэхэд лээ байхгүй болсон байна гэсэн. Тийм нэг топ уншижсэн 2010 онд ч үл. Тэгвэл хүний оролцоо бүр илт бүр амар болоод байгаа шүү дээ. Тэгвэл экологийн хүчин зүйлд урд нь одоо нэг амьтаа амьгүй гэж хүчин зүйл байдаг байсан. Одоо сүүлд бол техникийн хүчин зүйл гээд бүр албан ёсоор дэд бүтцгээд экологийн хүчин зүйлд ороод ирлээ шүү дээ. Уламжлалт экологийн хүчин зүйл гэсэн ойлголтын дээр шинээр орж ирж байгаа байхгүй. Зам, тэгээд онгоц, төмөр зам, төмөр зам ч бол тэгэл тэр тархалтанд бол шууд маш хүчтэй нөлөө үзүүлж байгаа. Тэгж л байна. Тэгэхээр энэ их ингээд сөрөг одоо хүнээс шалтгаалах маш их сөрөг хүчин зүйлс ихтэй үед бид нэр өөрсдөө тэр нэг ээлтэй байдлыг таньж мэдж одоо ямар байвал бид нэр бас илүү доктортой удаан хугацаанд байдлахгүй илүү ингээ хөгжүүлэхгүй гэдгээл мэдлэгтэй болох нь маш чухал болчиход байгаа юм л да. Тэрнээс таарлаж ин мөө сайн гэд одоо ямар ч нэг мэдгүйгээр хандах биш. Мэдэх өөрийнхөө нэгсэнтэй одоо байгаль бол бидний өмч шүү дээ. Одоо байгаль их гэж тэгсэндээ төрөвчөндөө байгаа мөнгөнийхөө тоог мэддэг байгаль гэсэн үг байхгүй. Төрөвчөндөө байгаа мөнгөө одоо хамаагүй хүн цацахгүй шүү дээ. Тэр үн шиг л хайрлах. Энэ биологи ялгаатай. Байгалыг ялуулах, хайрлал, ойлгох. Тийм ойлгох нь эхлээд их чухал, таньж мэдэх нь их чухал. Тэгчээ дараа нь тэрийг зөв хэрэглэх. Устдахгүй хамгаалах талаас нь хэрэглээгээ үсээ хэрэгжилж байх хэрэгтэй юм шиг. Тэрийг балансаа барих одоо түрүү хэлж штэ. Одоо бол тэр талын мэдлэг бол нээлттэй болчихлоо штэ. Хүн одоо яг сонирхсан чиглэлийнхаа мэдлэгийг авъя гэвэл хамгийн сүүлийн үеийн одоо ол нээлт юу вэ тэрийг хайгаад олоод мэдчих боломжтой. Гол нь тгий гэсэн хандлагатай л байвал ерөөхдөө болчихж байгаа байхгүй. За тэгэхээр одоо яг танай лабораторич яг юу хийж байна? Яг мөөгний одоо яг ямар чиглэлээр одоо ажил төсөл ч юм уу те явуулж байна. Ер нь цаашдаа одоо ойрын үед юу хийхээр төлөвлөж байгаа энэ талаар мэдээлэл өгөөч. Манайх болохоор англи зүүн лаборатори гэдэг жааш те. Англи зүүн судалгааны төвшинг болохоор дотор нь одоо альфа, бета, гамма гэдэг 3 одоо төвшөнд байна. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр нэг нь болохоор одоо бүртгэл бичгийн төвшин буюу жишээ нь одоо Монгол оронд байгаа байгалийн ургамлыг манай лаборатори бүртгэдэг гэсэн үг. Тэр нь цуглуулгын санг үүсгэж байна тий. Тэр одоо энэ зүйл энэ газар байдаг юм аа. Хоёр дахь одоо төвшөнд болохоор одоо гарал үүслийн одоо тэр нэг бүртгэл бичгийн дараа нөгөө тэрийг одоо ойлгох буюу шинж тэмдэг тэгээ таних түлхүүрийн төвшөнд одоо тэр зүйлийг одоо таних тэр төвшөнд одоо орно гэсэн үг. Гуурс дургамлын хувьд бол одоо энэ төвшөнд ингээд 24 бот одоо Монгол орны бүх одоо 3200 гаруй зүйл ургамлыг 24 бот болгоод овог орно. Одоо ингэж ангилж бета төвшөнд буюу тодорхойлт нэг таних түлхүүрийг хийж байгаа. Тэрний дараагийн гамма төвшөнд яадаг вэ гэхээр одоо удам зүүн гарал үүслийн хамаарал ямар төвшөнд яаж ийн гэдэг тэрийг одоо судалдаг. Мөөгөн дээр болохоор манайх ямар төвшөнд явж байгаа гэхээр одоо 2019 онд гарсан баха Монгол орны дээд мөгний конспект гэж одоо англи дээр гарсан л да. Тий. Англи хэл дээр байгаа тий. Conspectus higher French гэдэг. Тэр болохоор одоо альфа төвшний одоо нэгсэндээ мөөгнийхөө бүртгэлийг бид нэр хийж байна. Гэхдээ энэ ингээд бүртгээд дууссан гэсэн үг. Шинээр мөөг тэнд нэмж бүртгэж болно. Гэхдээ одоо байгаагаа ямарчсан ингээд бүртгэл бичиг болгоод 600 гаруй зүйлийн мөөгийг бүртгэгдсэн. Одоо тэр 600 Монголд байгаа 600 зүйл мөөгийг нэг бүрчлэн одоо яаж таних юм, ямар шинжээр нь таних юм, энэ зүйл энэ одоо нэртэй мөөг чинь ямар шинжтэй гэдгийг одоо мөөгний флор гэдэг юм л тэрүүгээр 2 дугаар төвшөнд судалгаа. Тэрлэг одоо бид нэг ороод нэлээд нарийн задаргаар уурч шүү дээ. Таних төлөөр одоо мөөг болгон дээр одоо бол чинь ийм зүйлийн мөөг эндээс олцсон. Энэ одоо их сурвалжны энэ хүн ингэж авсан байна гэд дандаа одоо бүтээл болж хэвлэгдсэн мөөгнүүдийг бичсэн гэд чагсаалт маяг юм байгаа байхгүй юу. Хоёрт одоо тэнд чагсаасан мөөгнүүдээ таних болон одоо таних төлөөр болон ойлгох шинж тэмдгийн одоо ингээд зурагтаа хүн хараад тэр номоог хараад тэр зүйлийг таних төвшин. Гурав дахь нь одоо филогенетик гэсэн нэр орсон байна шүү дээ манай лабораторид. Энэ гений төвшөнд одоо орчин үеийн судалгааны арга молекул генетикийн аргыг ашиглаад одоо гарал үүслийн хамгийн сүүлийн 3 дугаар төвшөнд энэ амьд зүйл нь одоо гарал үүсэл хизээ үүссэн одоо ингээд хурдж байгаа юм уу цаашаа хөгжиж байгаа юм уу яг аль үетэй хамааралтай ингээд илүү наривчилсан энэ төвшин рүү. Тэгэхээр одоо хоёр дахь одоо төвшингийнхоо
ажлыг хийж байгаа гэсэн ойлгож байна. Үүний зэрэгцээ нь одоо яг 2 дахь дуусгаад ч юм уу 3 дахь руугаа орно гэсэн юм байдгүй. Судалгаа нэгтгэн ч гэсэн одоо шинээр мөг нэгтгэн ч гэсэн хийгдэн 2 дахь нь бас тэр дахад 3 дахь руу нь одоо орж ин гэдэг юм. Жишээ нь би одоо хөдөө аж ахуйн сургуульд докторийнхаа сэдвийг болохоор дүлийн мөгний филогенетикийн судалгаа гэдэг. Дүлийт нь тэр төрлийг одоо яг энэ филогенетикийн аргаар хоорондын гарал үүсэл хамаарлыг тодорхойлох судалгааны одоо арга зүй батлуулаад цаашаа тэрүүгээрээ дүнл одоо ямар яг энэ арга зүгээр юм байна гэдэг сэдвээр ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 3 дахь одоо төвшин ч гэсэн одоо эхлээд явж байгаа. 2 дахь нь ч явж байгаа гэсэн. Аль гурлал зэрэгцээл явж байгаа. Гэхдээ яг ерөнхий маасаар бол одоо 2 дахь руугаа ингээд томоор орж байна л гэсэн. Тэгээ үүнээс гадна бол одоо хятадын судлаачтай хамтраад хийж байгаа ажил болохоор Монголын тэгш өндөрлөг гэж Mongolian Plateau гэхээр өвөр Монгол тэгээд манайх бол бүр тэр чигээрээ. Тэгээ хойшоо бураад тувааж ороод тэгээд Солонгосын нэг хэсэг газар ингээд газар зүүн онцлогийн үед Монголын тэгш өндөрлөг гэсэн энэ хэсгийг үүсгэж байна. Тэгээ энэний одоо мөөгөн дээр болохоор Монголд бүртгэгдсэн мөгнүүдээ одоо би бусад нөгөө нэг тухайн улсуудын хийсэн нөгөө нэг тэмдэглэгдсэн мөөгийг болохоор нөгөө судалгааны даанныгаас нь тэрийг аваад яг энэ газар зүүн онцлогт ямар одоо онцлогийн мөөгнүүд байдаг юм бэ гэсэн энэ чиглэлийн судалгааг бас бусад судлаачтай хамтарч хэлүүлээ явж байгаа. За ингээд энэ удаагийн манай мөнхтөр подкастын маань 5 дахь дугаар инхүү одоо ингээд өндөрлж байна. Тэгээ ямар ч гэсэн бидний урилгыг хүлээн авч манай студид ирж мөөгний талаар өөрийнхөө сонирхолтой яриаг өрнүүлсэн, өөрийнхөө мэргэжил ажилтай холбоотой мэдээллийг өгч зарим нэг зүйлийг маш сайхан дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн бүрнээдээ баярлалаа. Тэгээ цаашдынх нь одоо энэ эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд Ганбаатартай ч гэсэн одоо Монголын мөөг судлаачдыг одоо улам болгоорой гэж хүсье да. За баярлалаа. Цаашдынх нь ажилд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За ингээд энэ удаагийнхаа подкастыг ингээд өндөрлөе. Дараагийн подкастаар эргээд уулзцгаая. Жил болгон нөхөн төлжиж ургаж байдаг энэ баялгаа мөөг гэдэг энэ гайхамшигтай зүйл рүү монголчууд манаас дэлхийдээ хөл нийлүүлээд орохгүй бол Энэ тосондоо бол манай Монголд чинь 12 зүйл байгаа шүү дээ. Нэгийг дээш нь хаваад тавьчихдаг. Хөрс механик гэмтэлд ороход тэр нөгөө мөөг ургаж амжихгүй гэмтэх. энэ сайтын зорилго бол ерөөсөө таны мэдүүлэгтэй мэдээллийг хүргэх юм. Хөндлөжүүлчих юм бодоод Нобелийн шагнал авах хэмжээний тийм алдартай болчиход байгаа байхгүй юу? Мөөг судлаач. Одоо манай салбарын дэв бүтцийг л бид нар бий болгох гэдэг шүү дээ. Тэгэхээр дэв бүтцээр эдийн засгийн ямар их ажилд холбогдолтой байгааг нь бид яриад өгч шүү дээ. Мөөг бол одоо гайхамшиг үүрэгтэй. Махнаас 2-3 дахин